За ер нь зүрхний дутагдал бол кардиологчдын үндсэн гол одоо анхаарал татсан сэдв. Одоо саяны лекцчсэн зүрхний дутагдал дээр маш их яригдж байна. Ингээд ихээр бол бас энийгээ дагаад эмчилгээ уншилгаа гэдэг бүх юм бол жилээс жилд эрс сайжирч байна. Тэгээд энэ дээр бид өнөөдрийн байдлаар ямар ч анзсан шин. За бид бүгд мэдж байгаа эпилог гэдэг шинэ нэгчлээд сүүлийн 5 жилийн ход судалгаа хийгээд сүүлийн 2-3 жил бол практик төвчж байна. Энийг ер нь ямар ч анзтай байна гэж бол эмчилгээ хийсэн гэж үзсэн. За ер нь асуултаар ингээд үзүүлсэн чинь ер нь хавдруу тухны хавдар хоочны бусдад лейкеми гэдэг. Ерөөсө хамгийн өндөр асуулт нь бол зүрхний асуулт. Тэгэхээр бол өнөөдөр энэ зүрхний асуултыг бол эмч болгон агаахны байгууллага болгоны анхаарал татсан асуудал гэж байна. За зүрхийн дутагдлыг бид нар монголчуудын нэг айхтар юм бий. Ерөөсөө хөндрүүлж байгаа нэг үсээ одоо намарчаандаа буучж байгаа дэмжлэгээ хийх. Тэр бол тэгээд ерөнхийдөө аргалаар явж байгаа юм шиг. Декомпенсац орох тоолонд бол цааш нас дээрсэн. Тэгээд ихээр эмч болгон кардиолог болгон бол аль хоор өвчтнүүдийг декомпенсацтай оруулахгүй байх, хөндрүүлэхгүй байх. Энгийнээр гэх юм бол өвчтнийг үе шатыг нь бол гэнтийн хүндрэл рүү оруулахгүй байх талаас их анхаарч хэлэх юм бол бид асуудлыг бол эрс багсгаж холдуулж болох юм аа гэдэг юм хэлсэн гэж. За энэ ерөнхийдөө бол бид нар зүрхийн бүтээлийн үндсэн эмчилгээг бол анарын харж байна. Сайн нэг injection нь бол 35-аас дээш, 35-аас доош удаа ингээд бид нар одоо дотрын эмч болох мэддэг болсон. Расинг гэдэг тийм ээ. Саяны хэлдэг QRS-ийн өргөсөл байна уу? 130-аас дээш болсон мэн үү? Эрдийн QRS-тэй. За бас нэг анхаардаг юм бол синусийн хэмнэлээс анхаардаг. Синусийн хэмнэл олон байх тусам зүрхийн дутагдал олон мууч. Тэгээд ихээр бид нар энэ QRS-ийн өргөсөл байна уу юу? Дахин хэрэгтэй буюу хэм алдагдал энэ талаас их байна уу юу? Ингээд расинг гэдэг юм. Энэс чашаа боломжлаад ингээд эмчилгээнүүд нь бол орж иж байна. Ингээд энэ дээр яваа юм чинь ингээд ирсэн чинь сүүлийн үед расинг битертэй нэмээд одоо нефрилсэн битертэй юм ирсэн. Нефрилсэн. За энэ бол Монгол улсад энэ зүүн дайцтай эпилоноор явж байна. Европ, Америкт бол интерес тавьдаг нэр гэж байгаа. Энийн гол юу бол өдөр бол скоботрил гэдэг бүтээсэн байна. Ингээд саяны мөнгөлсөн чи ярьдаг CRTPS метр уу CCMPS метр цааш орж ирэхэд ийм хибалдаг хямдхан бол эвогород юм. Энэ бол бид нар их одоо маань орж ирээгүй. Ер нь бол бид нар энэ дээр орж ирээгүй ч гэсэн хималдаг хэвийн оршилтон дээр бол инженерийн анхаарах хэрэгтэй байна гэж бид нар хэлэх гэдэг. Ингээд цаашдаа бол бид нар бол хамгийн сүүлд бүр шаад боломжгүй болоод ирэх сүүлийн ташуур гэж ярьдаг. Одоо дэгксин, нитрат, нөтх төхөөрөмжийн хэлхүүнүүд юм гэж байна. Ингээд бол ерөөсөө товчхон бацхад бол ерөөсөө өнөөдөр зүрхний эмчилгээ бол цэгцтэй болчихлоо. Зүрхний бүтээлийн эмчилгээ. За энэ дээр анзааръя. За ер нь одоо бид нар зүрхний бүтээлийн үйл тэмдэглэж байгаа үндсэн юм болж байна. Нөгөөд период гэж байна, рецептор блокерууд уу, сартан гэж байна, бет блокатор уу, лог гэж байна. Ингээд одоо минерал гэдэг антагонист буюу бидний ярьдаг вишпром. Эднийг ингээд хэрэглэсэн судалгаанууд ингээд үзүүлсэн чинь бол период бол 16%-аас болтыг оруулж байна. Сартан бол бас мөн адилхан 17% хамгийн их үрдүн сайтай насралтыг оруулдаг юм бол бет блокатор. Тэрний ойролцоо бол вишпром хэдий нэг гайхамшигтай гэлдсэн үрдүн нүдэн дээр хавдаг бол цаагаар бол ийм их үрдүнтэй эмчилгээ. За өнөөдрийн шинэ ер нь бол 16 оны American College Cardiology, American Heart Association-ийн удирдамжаар бол зүрхийн дутагдал ингээд одоо бид нар перис сартана хэрэглээд ингээд болохгүй байгаа тохиолдолд бол бид нар скоботрил буюу эпинемийг ингээд оруулнаа бусад юмын хамт оруулаа гэсэн ийм удирдамжууд хөдөлж байна. 16 оны Европ Institute Cardiology-ийн бас удирдамжийг оруулсан.
Ингээд бид нар бол зөвхөн дутагдлал үнэхээр тийм их байгаа. Үнэхээр юм байвал бид нар бол нефролизийн ингибитор буюу эпилог бол заавал орох хэрэгтэй болж байна шүү. За энэ ямар шиг үйлчлэг юм бэ? Ер нь сая бас хэллээ. Натриурт пептид гэдэг бол зүрхийн дутагдлын өнөөдрийн гол практикийн юмшигт илтгэв болж байна. Зүрхийн дутагдал мэдэгдэхгүй, өөрт ажиглагдахгүй, энэ чинь нэг харагдахаар юм байхгүй. Өвчтөн зөвөргүй байх үед бол зүрхийн дутагдал байхад бол натриурт пептид бол өндөрсөж. Ингээд бол бид нар нуугдмал буюу арчил үйлдэл арчилгаа зүрхийн дутагдлыг бол натриурт пептидээр ашигладаг гэж. За ингээд энэ натриурт пептидүүд яадаг юм бэ гэсэн симпатик төслийг оруулах юм байна. Базофресинийг оруулах юм байна. Устамсны нөөцлөлтийг басчих юм байна. Ингэснээр бол бид нар бол гипертрофиг багсч байна. Фибробластууд пролиферацийг багсч байна. За системийн судасны эсрэгүүсэл, уушгийн даралтын эсрэгүүсэл, капиллярын даралт, арга цэцгийн даралт ийм нөлөөгүүд BNP буюу одоо натриурт пептидэд үзүүлдэг юм ер нь. За нефролизийн хэд хэдэн замаар энэ ер нь яадаг байсан. Нефролизийн хэд хэдэн замаар бол ангиотензинийг хоёр болдог юм. Бас. Тэгээд ихээр бол ангиотензин хоёр их үстэй мэдчихсэн зүрхийн дутагдлал улам хүндрээд байна гэсэн. Тэгээд ихээр нефролизийн нэг бид багасгаж өгөх юм. Нефролизийн 20 хийж өгөх юм бол ангиотензин хоёр үсэлтийг бас багасгах юм байна. За ингээд ихээр бол бид нар бол зөвхөн нөгөөх рас ингибитор, перил сартанаар одоо ингэж ангиотензинийг ингэж харьж байсан бол өшөө нефролизинийг ингэж ингибит хийснээр бол ангиотензин хоёрын өмсөлт бол уурчлж байсан гэж байна. Энэ одоо харагдаж байна. Ангиотензин нэгээс ангиотензин 2-7 хүртэл энэ нефролизийн гэдэг үгсийн нөлөөгөө гэж үзэж байна. Тэгэхээр бид нар бол нөгөө ангиотензин хувигч ферментийг хориглоод ангиотензин 2 өсөхгүй болсон шүү. Олон замаар үүсдэг. Тэрний нэг зам нь нефролизийн замаар үүсдэг юм байна гэдэг юм. Энийг хориглоод өгвөл ангиотензин 2-ын үүсэлт нь багасаад ирж байна. Одоо бид хаана мэднэ симпатик адреналын системийг хориг юм. Энэ бол бид нар бета-блокатор гэдэг. Рас системийг хориг юм. Перил сартанууд. Өшөө бид нар бол натриурт пептид рүү нефролизээр нөлөөлөв. Одоо ангиотензин зүрхийн дутагдлыг хөнгөлөлдөг. Одоо улам буутгадаг энэ шалтгаанууд бол гурван талаас нь бол ингэж үйлчилж чаддаг болж ирж байна. За ер нь BNP энэ бол яг гэхээр 100 хоногийн ханд ачаал нэгсэл рүү 100 хоноос ялгуулах нэр байна. Тийм үү? Энэ програмаар байлаар ялгаад тэгээд ингээд идэвхтэй гормон хийх шийдчих юм. Үйлчлэг нь бол диуретик үйлчлэгтэй, натриуртик үйлчлэгтэй, судасыг релаксац хийх үйлчлэгтэй, сүсний даралт, шингэний сүс суулгыг бодлоо балансыг контролж өгдөг. За диастолыг бол одоо хангалттай гүйцэд хийлгэж өгдөг. Ийм одоо үйлчлэгтэй байна. BNP. За өнөөдөр бид нар бол зүрхний хам дэрж ачааллыг хэн зэрэг хичээлтэй байгаа юм бэ гэдгийг бол эхогоор дигиталс байна уу буюу даралтны хэсэг байна гэхээс гадна BNP-гээр бас бид нар тодорхойлж байна. За клиник осолт бол зүрхний байна уу өөр шалтгаантай юм ялгаан онцлох хэрэгтэй байна. Хүнгийн зэргийг тодорхойлох хэрэгтэй байна. Эмчилгээ хийх шалгуур болгодог. Үрдүнгийн тоос гэсэн. Үрдүнгийн тоос. Ингээд ихээр бол бид нар бол BNP гэдэг зүйлийг бол одоо өдөр тутмын карталт бол үүсч эхэлж байгаа. Нэлээд хэдэн төвд үүсч байгаа. Их хүнтэйс одоо бууж байгаа. За, эпидемийн хувьд энэ том судалгаанууд хийгдсэн. Энэ л апилтай харьцуулаад ингээд одоо бид 24 сарын дараа ингээд үзсэн чинь BNP-ийн хэмжээ бол энэ л апилтай харьцуулахад бол хамаагүй буурч байна. Тэгээд ихээр бол бид нар үнэхээр бол BNP бууруулсаар зүрхийн дутагдлыг бол харьцангуй гайгүй болж байгаа гэж үнэлэх болцоо. За энэ парадигм гэж том судалгаа хийсэн. Яг энэ эпиро скопотрил
Энэ бол 8000 гаруй хүнийд бол 4 жилийн гаруй туршид орсон. Энэ одоо судалгаанд орсон хэсгийн шалтгаануудыг ингээд харахад бол маш өндөр нарийн шалтгаан, ижил нөхцөлийн гарааны ижил нөхцөл яг өчний үед одоо кондиц байрлал байшинтай бол хийгдэж байна. Ингээд бид эхлээд бид ингээд перил хийжсэн. Тэгээд бол сартаа руу оруулж одоо юу руу оруулж ирээд эфир руу оруулж ирээд ингээд дараа нь бид үрдүгийн ингээд давхар ноцлоо 8400 гаруй 27 сарын туршид ирсэн. За энэ үрдүгийн мэдрэлүүд товчхонд нарчиг. За энэ нотх юу нэ энэ лаприл хэлсэн эфир хэлсэн насны байдал энэ бүсчлэл нотх хөөдөлөө газар зүйн байрлал яг ингээд бүх юмуудыг эхнэрийн тоосч ингээд хүний тоон бол яг адилхан 4200-4200 орчим хүнд бол ингэж хийж харьцуулж гарч ирж байна. Судалгааны бол одоо баталгаажлалын төвшин бол маш өндөртэй. Тэгээд бол энэ үндсэн өвчнүүд гаралтай хийдсэн гэсэн энэ бүгд адилхан тоонд байгаа та нар харьцуулаад харах бол яг л ижлэхэн тоогоор ижлэхэн өслөө явсан. Ингээд үзлээ. Ингээд үзсэн чинь бол нас орчмод бол 22 орч. Ипер байсан. Тэний энэ лаприл хэлсэн бодолт бол 22 өндөр байна. За зүрхний шалтгаан нь. Тэний ингээд бол үндсэн асуултаас гадна зүрхний шалтгаан асуултаар болсон. Эмнэлэг төрөлтэй бол эмс болж байна. Энд дээр бол эмнэлэг хэвдэлтэй. Тэгээд одоо нас орох гэсэн үндсэн бол хүчний зүйлт нөхцөлийг авч үздэг. Энэ хоёроор бол үр дүн маш өндөртэй байна гэдэг нь хэлж байна. За нийт нас оролтыг нэлээд дууссан. Энэ бол осол өвчин мэдээ шалтгаалсан өвчлөлтэй нэг судлаанд хамарсан улсуудын бол эпидемиологийн өвчлөлтүүд 16% нийслэлээс гарч ирсэн. За фибрилляц буюу бид тасвар жижиг энийг ингээд энолаприлтэй харьцуулж үзэхэд бол энэ ерөөсөө илүүтэй доор юм байхгүй нэг үссэн одоо ялгаа гараагүй байна. Тэгэхээр бол хэм алдаг нөлөөгүй байна гэж үзэж байна. За бөөрийн үйл ажиллагаа. Бид бөөрийн үйл ажиллагаанд их анхаарлаа өгдөг. Бөөрийн үйл ажиллагааг бас ингээд үзэж байгаа бол бөөрийн үйл ажиллагааны Монголд бол энолаприлтэй үед бол харьцангуй бол их байхад бол эпидемиа хэрэгжсэн тохиолдолд бол бөөрийн үйл ажиллагааны Монголд гараагүй ерөөсөө энолаприлтэй харьцуулахад гайгүй гэсэн. За аюулгүй байдал бол нотх бид нар дасгал гэдэг юмсэн. За ханиалт энолаприлтэй өндөр багт бол эпидемиа бол гайгүй байна. Бөөрийн дараа бас эпидемиа бол гайгүй байна. За гиперкалемийн болох асуудал бас их байдаг. Бид нар нараас нь бид нар хэлж байгаа энэ тохиолдолд тэгээд ирсэн чинь бол энолаприлийг бодвол харсан гоо гайгүй байна. Шин тэмдгийн даралт бод. Бид гипотезыг ороод ирдэг. Жохон юм авсраад хэрэглээд ирэх юм бол даралт унаад ихтэй. Унаад ихээр яа гэм бэ гэж асуулт шилдэг хэрэгсэн шүү. Гэтэл бол эпидемиа хэрэглэх бол энолаприлтэй харьцуулахад бол харсан даралт уналтад байхгүй. За энэ ангийн эдема буюу хашил анфлаксын үйлдэл бол ерөөсөө энолаприлээс илүү гараад их юм байна. За соёлт тундаа хүрэх асуудал байдаг. Тодорхой үрдүнгийн үүсэх асуудал. Гэтэл бол бид нар үрдүнгийн үүсч чадахгүй аль нэгэн шалтгааны улмаас үрдүнгийн үүсэхгүй хайдаг тал байдаг. Гэтэл бол энэ хэрэглэхгүй болох асуудал байдаг. Энэ асуудал бол 76% нь ямар ч зовлон шаардлага зовргүйгээр зорилт тунгаа хүргэж чаджээ. Ингээд ихээр бол ганц нөлөө бусад одоо дагвар нөлөөллүүд бол харьцангуй бага байх юм байна. За энэ дээр ганц нөлөө өгөлтөд бол энолаприлээс бага байгаа харагдаж байна. Даралт буруулт бол 0.07 гэдэг бол ерөөсөө адилхан. За бөөрийн даралт бол 0.7, гиперкалемийн бол энолаприлтэйгээ ерөөсөө нэг зөрөөгүй ийм их үнэтэй байна. За энийг бид нар яаж хэлэх юм бэ? За ер нь бол бид нар бол перил одоо инжекшн хадгалсан. Reduce буусан өвчлөлүүд бол одоогийн эзэмшихний нэгдүгээр стандарт ажил болдог.
За ингээд бид нар 50 мг-аар өдөрт 2 удаа, 100 мг-аар 2 удаа, 200 мг-аар 2 удаа гэсэн ийм тунгаар бол хэрэглэнэ. Энэ дээр анхаарах нэг юм бол хэрв та пирил хэрэглэж байгаа бол 36 цагийн дараа энэ юу авах хэрэгтэй. 36 цаг. Тэгээ бага тунгаар эхлэх, өндөр тунгаар эхлэх гэсэн ийм хоёр сонголтоор бид нар цааш явна. За ер нь бол бид нар сартан хэрэглэж байгаа тохиолдолд бол пирил сартан эпироидыг хавсарч явахгүй. Тодорхой хэмжээнд энэ эпироид маань валсартан скаптрил гэсэн ийм хоёр одоо субстрат оролцож байгаа учраас тэр сартаныг давхардуулж өгөх асуудал байж болохгүй гэсэн үг. Энд дээр нэг юм пирил имчилгээ яваад тэгэхээр ангид хэзээ хөрөж пирил имчилгээ дуусснаас 36 цагийн дотор давхардуулж хэрэглэх бай. 36 цаг завсарласны дараа хэрэглэх ёстой. Энийг бол энэ чуулган бол анзаараарай. За ер нь юу болох вэ? Эдний дараалалтай элэг муутаар асуудал, гиперкалимитай асуудал, шинэ тэмдгийн гипотензитэй, бөөрийн үйлчлэгийн дараалалтай ингээд хавн одоо хашлаг үйлдэлээ асуудал бол бид нар бол хийдгэлтийг бууруулаад бусад одоо тунгаа бол багасгаж байна. Тэгэхээр ганцхан тохиолдол хашлаг өгж байгаа тохиолдол мэдээж хасгаас байна. Бусад тохиолдолд хийдгэлтээ бууруулаад бусад эмгүүдээ бол үйлчлэг өгснаа гэсэн. За хэрэглэх үедээ юу авах гэх нэгдүгээр даралтыг маш сайн хэмжиж явах хэрэгтэй. За хэрв даралт чинь унаад гэх юм уу тодорхой хэмжээгээр бол гипотены үүсэх гэдэг бол тунгийг тохируулах шаардлагатай. Ер нь бол төвцөлт хийгдэх болгоод тун аажмаар ихсэх хэрэгтэй. Ингэж хэрэглээс. Эхлээд жоохон даралт ер нь альч манай зүрхний сартаны чөлөө, пирил чөлөө бэтгүүл кадрын чөлөө даралтыг унах гэдэг. Тухайн үед нь бол жоохон титрийг багсгаад тэгээд ажлаа өчтөл 1-2 хоногийн дараа бол харьцан гайгүй болчихдог. Энийг яг клиницист сайн мэдэж байна. За хэрэглэх цагт одоо системийн үйл ажиллагаа гэсэн үг тийм үү? Эмчилгээнд бол 2-оос 4-р одоо ньюхогийн англиар бол 2-оос 4-р шатлалыг явуулдаг бүгд нь нэрлээ. За нас уралт үйл ажиллагааны холбоотой эмнэлэг хэрэглэлтэй багасдаг юм. Ер нь бол за төвчийн анх тгшийн расын метро ямар април руу пирилтэй авсах юм бол хамаагүй дээр үр дүнтэй байна гэсэн ийм үр дүн үзэж байна. Хоригдлох заалт байна. За мэдээж хашилттай мэдрэг байх нь хэрэглэхгүй. За өнөөдөр бол бид нар бол сая 36 цагийг хэлсэн хашлын хэлсэн диабеттэй өвчтөнд анскринтэй хэрэгж болохгүй, жирэмсэн үед хэрэглэсэн судалгаа одоогоор байхгүй, хүүхдэд хэрэглэсэн судалгаагаар одоогоор байхгүй байна. Энэ учраас одоо хэрэглэхийг зөвлөхгүй байна. За ингээд өнөөдөр манай клиент энэ одоо эпироидыг жил гаруй хэрэглэлээ өвчтөнд маш сайн үр дүнтэй байх юм. Өвчтүүд эргэж ирж бүр нэхэж ирж тэр нэгс чинь уумаар бие байдлыг сайжруулах гэсэн ийм сайхан одоо үр дүн тэр харж байгаа. Бусад юмны хувьд нэг тэгж хэрэгж ирээд юм аа. Тэр тэгээд аргаа авах юм яа. Эдний эпироидын хувьд бол эргэж ирээд байна. Хоёрдугаар сайн мэдээ сонсоход одоо эпироид даатгал хөнгөлтөнд орсон байна. Ингээд ихээр бол ард иргэд маань бас өшөө хэрэглэх боломж өргөссөн байна. Энийг бас намайг дуулахад таатай. Ингээд нэг бас нэг шинэ бидний зэвсэг гарт маань одоо зөвхөн төдөлтэй хэмсэх бол энэ болохоор ийм дэлхийн нийтээр өргөн хэрэглэж байгаа юм нэг танилцуулсан. За